толгой өвдчихлөө. Ишлэг хэлсэн юм уу? Хэлсэн юм уу? За. Мамига дуудаа харуулаа. За. Йоо. Hi vlog. Дайтай харуултаа ингээд дайтай харуултаа. Шидээс тэгэхээр чи яа гэдэг чинь. Одоо аав нь ардан зогсчих. Hi vlog 33 дахь өдөр эхэлж байна. За өглөөний мэд ойрд одоо бичлэгэж станыг сайхан залхуураад гэдэг шиг амраад байж энэ да. Бэлтгэлээ бол хийж байгаа. Тэгээд ойрд энэ чи ноутбукн дээр бахан кино үзээд тэгэхэд бүр видеогоо эдитлэхгүй авааруулаад чи 4 өдрийн бэлтгэл аваарсан байна. Тэгээд өнөөдрийн хувьд болохоор миний цэжний өнөөдөр миний 34 дахь өдөр эхэлж байна. Өчигдөрөөрөө би хөлн дээр нэг 2 дасгал хийжсэн чинь яралтай дуудлага ирээд гэрлүүгээ дуудагдсан. Тэгээд өчигдөр гойны үндсэн буюу жилт хийчихэд араас нь гойны уртл хийцсэн байжсэн чинь дуудагдаад тэгээд гойны уртлаа хийж дуусчаад гойныхаа артлыг хийжсэн чинь дуудагдаад тэгээд дэше гэрлүүгээ орцсон. Тэгээд өнөөдөр сая бууж ирэнгүүтээ хамгийн ихэнд өчигдрийн хийжсэн дасгалынхаа дутуу гүйцээгээд хаач хийгээд тэгээд гойны артлаа хийчлээ. Одоо би өнөөдөр 1 цаг гүн өчигдрийнхээгаа нөхөд 1 цаг гүчи гэж бодож байна. Тэгээд цэжин дээр нэг 3 дасгал хийгээд өнөөдөр миний бэлтгэл ингээд дуусч байгаа. Өнөөдөр миний бэлтгэл дууслаа. Цээж хийлээ. Тэгээ 3 дахь өдөр сая 1 дасгал хийчлээ. Цаг одоо 11 хагас болж байна. Өнөөдөр миний 34 дахь өдрийн бэлтгэл байлаа. Тэгээ ямар ч үсэн гэсэн 34 өдрийн дараах байдлаар бол миний биед багс агаас өөрчлөлтүүд нэлээд гараад ах шиг байна. За тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол бид бүкетээр бас л явна. Гар нь одоо цөөхөн өдөр үлдсэн болохоор сайхан зугаална. Одоо энд юу үзэж болохоор те ер нь ойд гой газруудаар ер нь явж байгаа. Тэг өнөөдөр би ч орох уу эсвэл бас нэг гой газар очиж цагийг өнгөрөх үү. Ямар ч байсан гэсэн гарын тэний газар очино. Тэг миний 34 дахь өдрийн воркауттай хамт байсан. Баярлалаа. Тэгээд дасгал хөдөлгөөн ерөөсөө дасгал хөдөлгөөн